Hi guys. За YouTube дээрээ би бүр амар олон хугацааны дараа удаан хугацааны дараа бичлэгээ хийж байна. Би мэдээч нөгөө гоё камераараа биччихин. Тэгээ одоо нас ингээд жоох YouTube дээр ингээд ганц хоёр бичлэг оруулаад явъя гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдөр юу хийх гэхээр одоо нөгөө нэг дээр хүйдчих гэжтэй намайг нэг жоохон байхад 21,000 төгрөгөөр одоо аялж маялдаг тийм нэвтрүүлэг байдаг байсан шүү дээ. Яг тэрэн шиг би өнөөдөр 21,000 воноор гадуур өөртөөгөө аялна. 5 сарын 1 хөдөлмөрчдийн өдөр юм аа шин. Нудунгжаа гэдэг чи одоо яг юу гэж орчуулах юм бэ? Яг тиймэрхүү өдөр юм шиг байна. Яг одоо ингэ шалгалт дээр дууссан. Тэгээд би гадуурных гарааг байгаа. Дулаарснаас хойш тэгээ одоо өнөөдөр 21,000-аар өөртөөгөө дейт хийх чинь. Бисаа ингэж гоё нүрэ будсан. Бас ингээд удаан хугацааны дараа гарч ийн бас нүрэ бодчих гэж бодсон. Тэгээд өнөөдрийн хугацаа сонгоод өмсчөөд гарцгаая. Гадаа бол бүр үнэн гоё ах шиг үлээ. Одоо ингээд гадаа бүр амар гоё дулаахан нэг тийм айгу гоё байгаа аахгүй юу. Тэгээд би гарна гэхдээ өнөөдөр ингээд амралтын өдөр болохоор бүр метродтойгоор айгу хүнтэй хахаа. За юу ч гэсэн гэрээсээ гараад ирлээ. Гадаа бол бүр амар салхитай. Ер нь бол юу яа. Ер нь аль айгу гоё бай. Уул энэ цаана айгу хөрхөн тойл байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд зураг дарах гэсэн чи хүүхдүүд бүжиглжийн. Тэг би зугтъя гэж бодлоо. За одоо угаасаа энэ хаваар бол хийх юм байхгүй. Тэгэхээр шууд Сөүл орё гэж бодсон метронд суугаад. Сөүл хаашаа явах гэхээр Сонсуу дуун орвол үзэж харах юм ихтэй болов гэж бодоод одоо метроныхаа буудлын руу явж байна. Тэгээд метронд явж исэн чи миний хажуу талын ах айгүй гоё ном энтер уншаад цагийг бүр амар гоё өнгөрөөгд исэн. Takeuchi Kimiko, もうすぐ18歳。最近はフローラルのコロンガを気になり、毎日映画やレコーディングに大忙しなわけなんだけど、こう見えて学校にもちゃんと行ってるんだぞ。言ってもクリエイティブスキルが Сайн метроноос гарсан дээр нэг хүн цалгаан шатн дээр унсан юм шиг байлээ. Тэгээд сая жоохон бүглэрч байгаа. Одоо гарч ирж байна. Би амартай сонсууд бол ирчлээ. Гэтэ хүн бүр арай л их байна. Одоо ингээ камера барайл ингээ явах юм бол уртлаас хүмүүс ингээ баг дайралцаад орж ирээд байгаа байхгүй. Тэгээ одоо би зөвөр энийг юм булан төрж ирээд тайлт бичлэгээ хийж байгаа шүү. За метроч одоо 21,000 байгаа. Тэгээ тэр мөнгөө одоо бүгдээрээ энд гоё гоё юмд үрэж ч юм уу гоё гоё газар руу явна. Гэтэ юмны үн бүр амар өссөн байгаа. Тэгээд би болохоор энд ирснийх софтвэд орж үзмээр байгаа байхгүй юу. Тэг айгу гоё гоё хувцас байдаг штэ. Гэтэ тэнд бол угаас 21,000 хувцас ч гэж байхгүй ах. Тийм болохоор зүгээр бүгдээрээ тийшээ орж юу байна харчаал зүгээр гарыг заяа зүгээр л үзэл гарна. Тэгээд би бас энэ чинь нөгөө нэг юм new гээд юм айгу хөөх юм зардаг дэлгүүр бас байдаг байхгүй юу. Тэгээд тийшээ орё гэж бодож байна. Камера удирдах чаддгүй. Үшээ би яаж ч ба. Гадаа одоо 20 градус байна. Тэгээ носон кардиган өмсөн баггүй юу. Жохон халууцах гад байна. Цаасаа тэгээд эхлээ софтвэд орж зүгээр юм харцгаая. За софтвэд яваасаа 12 минутын зайтай юм байна. Тэгээд одоо би алхах чинь. Би дэлгүүр дээр ирчлээ. Тэгсэн чинь хараа энэ чи заавал очилж иж орох юм байна. Тэгээ очир нь бүр ийм их байна. Мага. Сая тэгээд очир нь бүр амар их байсан. Тэгээд би очирлоод орё гэсэн чи миний мөнгө угаасаа хүрхгүй. Тэгээд зүгээр одоо өөр дэлгүүр рүү орё гэж бодчих. Сонсууд бүр дэлгүүрүүд нь бүр амар хөрх юм билээ. Ингээд бэлгэрийн ертөнцид ирсэн юм шиг ийм хөөрхөн дизайнтай. За энэ дэлгүүр байгаа. Энэ дэлгүүр ингээд хөрхөн жижиг сажиг юмнууд ч юм уу юу ч хамаагүй зардсан юм шиг үлээ. Тэгээд бацнаас айгүй дайггүй хямдхан байдаг гэж сонсоод тэгээд ийшээ ирлээ.
Миний боцноос бүр арай л том болохоор би баг төөрж байна. Ийм хөрх аймаг нэг 4000 гэнэ. Ер нь нэг бүтэн тайлж байгаа тэгээд авах юмнууд авъя гэж бодож байна. Нэг юм авсан чи тэр өөр газарт бас дахиад гоё юм байвал харамсах юм санагдаад. Энд гоё аймагнууд аюу хэмтэн хөөрхөн байна. Надад ерөөсөө аймаг байхгүй байгаа даахгүй юу? Тийм хөөрхөн аймаг авъя гэж бодож байна. Энэ нод ямар санагдаж байна guys? Бид чихэн дэрийн гейм хөөрх хоолтой бол хөөрхөн харагдах юм болов уу? Энэ бүр амар гоё юм гэдэг юм байна. Guys, энэ бүр амар хөрхөн цүнхэн даваа мөртлөө энэ однууд нь гялалцдаг заяа. Дааж 20,000 гинэ guys. За одоо ингээд энэ хоёрыг л авъя гэж бодсон. Тэгээд дахиад өөрөө мах юм бол угаасаа хүрэлцэхгүй. Тэгээд гол юм энэ оочр гэдэг юм нь бараг нэг давхраа тойроод бүр амар ууртай очтой. Одоо ер нь очрлохгүй явж байна. Бараг 30,000 очрлох нь үгүй. За сая 7,500 төгрөгөөр юм авсан байна. Тэгээд надад одоо үлдсэн мөнгө нь 13,500 үлдэж байна. Одоо барыг ингээд 5 болох чинь. Тэгээд жоохон үлдсэн бүгдээрээ гоё юм идэ гэж бодож байна. Тэгээд энэ хавьяас юм идэн гэвэл бараг худлаа энэ ч гоё идэх гоё газар байгаа ч гэсэн амар үнэтэйнүүд нь байдаг штэ. Тэгээд Мёнгдон нөгөө нэг стрит фуд байдаг штэ. Гудамжны хоолнуудаас идэж үзье гэж бодож байна. За одоо бүгдээр юм идэхээр явъя гэвэл метроны метронд суугаад авах хэрэгтэй. Тэгэхээр тэрнээс өмнө бүгдээр энд нэг хийх бүр амар гоё юм байна. Юу хийх гэхээр одоо Poison, Cortison шинэ юу н гарсан штэ брэнд. Тэгээд тэрийг энд даруулъя гэж бодож байна. Тэгээд би явж байгаа жоохон төөрцөн тэгээд нээвэрээ гаргаж ирээ хийх гэсэн би нээвэр ингээ гацсан. Тэгээд би бүр ингээ усаа авах мөнгө өгөх гамнаад ийм хөөрхөн усны савнд усыг авчирсан. Одоо тэрийг уугаад энэ дотор ус олтол энэ дотор ус хийгээд явъя гэж бодож байна. Сая ихтэй юуны дотор ус бүр 300 гэжсэн шүү дээ. Тэрийг авчт юм уу гэж босон ч гэсэн надад бүр ямар ч гар байхгүй, цүнх байхгүй, кермач байхгүй юм заяа. Яг үндэ бүр guys бүр амар ядарчна. Ялангуяа наач гэртээ байх дуртай. Дотгошоо хүмүүс бол гадуур бичлэг гэж юм дэдэл жоо хэцүү юм байна. Хүн айгу ихтэй маа бүр ингээд Улаанбаатарын төгжрөл хүмүүс нь ингээд төгжрээд байна. Бүр хамаг юм оочртай. Бүр ямар ч дэлгүүрлөө орё гэсэн оочрлж ордог заяа. Тэг тооцоогоо гэх юм бол бас оочрлж ороод ер нь миний төлөвлөсөн орё гэж бодсон дэлгүүрнүүд бүр амар оочртай байсан. Тэгээд одоо зүгээр л гоё Мартинтайгаа зураг даруулахаар явцгаая. Guys, миний дата ерөөсө болохгүй. Тэгээд би ерөөсө газрын зураг ажиллуулж чадахгүй болохоор ер нь Poison орно гэдэг худлаа олчихж байгаа шиг байна. Тэгээд одоо Мёнгдон орох замаа бол би өөрөө мэднэ. Poison бол гэрийнхэн тэнд очиж байгаад ороод Мартинтайгаа зураг даруулъя гэж бодож байна. Тэгээ юу ч гэсэн бүгдээрээ яг руугаа алхахыг. За би Мёнгдон дээр ирсэн байна. Тэгээ Мёнгдоноос ялгаагүй бүр айгүй их хүн байна. Гэтэ идэх юм бол бүр амар олон төрлөөрөө байна. Энд моочи байна. Өмнө нь би нэг идчихсэн амар гоё амттай байсан. Энд маршмеллоу, айс крим.
Би одоо ийм хоолн төрлийн нас илүү десерт маягийн чихэрлэг гоё юм идмээр байгаа хгүй. Тэгээд тиймэрхүү мэндээс хацгаая. Бүгдээрээ эндээс гоё мочи идий. Shine muscat, strawberry mango гэд бүх төрөл нь байна. За би бүр явж Мянгаонгоос маа суух газар хайж байгаа зүгээр ийм нэг ийм ойрхон куан цэцэрлэгт хүрээлэн гэх юм уу ийм амардаг газар ахад нүгэдэрлээ. Энээр хүн байхгүй аюу амар амгалан сайхан яг миний хүсдэг газар байна. Инара энэ ч ус байна. Тэгээ намсан тавар харагдаж байгаа. Тэгээд ямар ч энийг удаан барьж явсны эцэст одоо нэг амсч үзье. Гэтэ штэ яг үндэ би энийг өмнө нь идчихсэн ахгүй юу. Тэгэхэд энэ 5,000-аас нь одоо 7,000 болсон байгаа юм да. Тэгэхээр энийг 13,500 байсан штэ. Энийг авах юм бол надад одоо 6,500 үлдчихэж байгаа хгүй юу. Кортиси маань потоизм хит байх нь тэрийг нь хааж агаад 6,500-га гараа 6-аар оруулна гэж бодож байна. Одоо угаасаа битрондоо суугаад гэрийн хантын дотож байгаа потоизм орё. Энэ хавьд потоизм хараа угаасаа эгүй хүнтэй ах. Тэгээд сайхан битронд домдож агаад уугаад уулзъя. Миний метроны карт мөнгө авахгүй тэгээ намайг ажилчин зүгээр гаргасан байхгүй тэгээд карта цэнгэлж ирчээ дахиад даар гинэ. Одоо угаасаа картнасаа бэлэн мөнгө авъя гэвэл заавал 10,000-аас дээш гэдэг баггүй юу. Тэгэхээр угаасаа надад 21,000-аас дээш мөнгө байсан. Тэгээд 10,000-аа гаргаж аваад карта цэнгэлээд тэгээ ер нь потоизм явна гэдэг жоохон худлаа болох шиг боллоо. Тэгээд дараа ресер гоё потоизм орж байгаа бичлэгээ оруулъя. Тэгээд YouTube-ийн бичлэгээр нь ингээд дуусгая. Тэгээд дараа гоё бичлэгээрээ уулз. Bye.